За миний хувьд бол 2017 оноос эхлээд Монголын багш нарын дуу хоолой болж жирийн багшийн төлөөлөл төр засгийн төвшөнд багшийн цалин бага байна гэдэг асуудлаар бол анх шүүлүүлээжсэн. За тэгээд өнөөдөр бол тэр цагаас хойш 8 жил өнгөрсөн байна. Тухайн үед бол багшийн цалин 500 мянган төгрөг байсан. 535 мянган төгрөгөөс 608 мянган хооронд авдаг байсан. За одоогийн байдлаар бол багш нарын үндсэн цалин бол сая 484 мянган төгрөгтэй тэнцүү. Энэ маань $400 гэсэн үг. За тэгээд энэ хамгаалалтын сайдын үед бол багшийн цалин 750-аас сая 400 болж өссөн. 750-аас 800-ийн хооронд 850-tel байсан санагдчих байна. Ингээд энэ хамгаалалтын сайдын үед сая 484 болоод тэгээд өнөөдөр бас яг энэ багш нарын цалин долларын ханштай харьцуулахад нөгөө өмнө бидний 17 онд явж ирснээс нэг өсрөөл нэг $50-100 л өссөн. Тэгээ нөгөө долларын ханш тухайн үед 1700 байсан. Өнөөдөр 3600 болсон байна шүү. Тэгэхээр энэ нөгөө нэмэгдэл маань өөрөө инфляцаа дагаад нөгөө өсөж явахгүй болохоор инфляцтай хөтлөгдөд ингээд унаад байгаа байхгүй багшийн цалин. Инфляц нь өсөөд цалин хэвээрэл байгаад байна. Тэгэхээр энэ дээр одоо Монголын төрөв дөрвтэй бодлого гаргаж багшийн цалинг одоо яг энэ нөгөө инфляц долларын ханш унахгүйгээр тогтвортой барьж явах ийм бодлого хэрэгтэй байхгүй юу? Зүгээр нэг инфляц өслөө 5% нэмээ 6% нэмээ гэдэг ингээд засгийн газар үйлдвэрчний ийм тохироо хийгээл ханцын дотроо наймаалал олон жил явсны одоо харгаагаар энэ багш нарын ажил хаялт чагсаал цуглаан үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол одоо 7-8 жил тэмцэл чагсаал хийгээд дөрвтэй үр дүн гарахгүйг өөрөө мэдэрсэн хүний хувьд ерөөсөө багш нарын нийгмийн асуудлыг эрх зүйн хувьд хуулиар хамгаалах юм байна л гэдэг ийм юм төрснөлтэй бүгд төрөөд ингээд одоо бид нар бас солонгосын багш нарын солонгос бол бас хүний эрхийг маш их дээдэлдэг эрх чөлөөний одоо бас төлөө нэлээ сайхан тэмцдэг ард түмэн. Тийм учраас солонгосын багш нарын энэ хууль эрх зүйн орчин ямар байдгийг багш нарынх нь одоо нийгмийн асуудал цалин үйлс ямар байдгийг гэдгийг бас судалгаа хийлгэсэн. Тэгээ парламентын судалгааны хүрээлэнтэй хамтраад Солонгосын бас хууль зүйн судалгааны хүрээлэнгийн хуульч судлаач профессор эмэгтэйг бид нар бас урьж авчираад ингээд боловсролын салбарынхаа бас хоёр улсынхаа хоорондын боловсролын салбарын асуудлаар бас нэлээд сайн яриа хийж хилцэл бас уулзалт зохион байгуулсан багш нартай. За энэ дээр бол мэдээж хуулиар л хамгаална. Хууль эрх зүйн хувьд хамгаалагдсан байхад бол хэн нэгэн оролдоод хөдөлгөөд доош нь дээш нь болгох боломжгүй. Тийм учраас манай солонгосын багш нарын одоо хууль эрх зүйн юу нь бол маш сайн хамгаалагддаг гэдгийг бол тэр хүн ярьж ирсэн. Тэгэхээр миний хувьд одоо хууль тогтоох энэ байгууллагт орж ирсэн одоо энэ завшаанаа ашиглана гэдэг шиг одоо энэ үүлэн чөлөөний нар шиг 2024-с 28 оны одоо энэ парламентын цуух хугацаанд багш нарынхаа бас энэ хууль эрх зүйн асуудал дээр бас нэлээд анхаарад боловсролын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. За энэ хуулиа бол 7 сарын 2-ны өдөр өргөн байраад одоо энэ намрын чуулганаар хилцэхээр хүлээгдэж байна. Тэгээ одоо харамсалтай нь манай Монгол Ардын нам ирэх хүрж байгаа нам маань хоёр талцаад хэрүүл уралтай ажил явахгүй хэцүү байна. Тэгээ ер нь бол энэ олон жил богссон энэ буглаа багш нарын гомдол багш эмч ахмадууд те бүгдээр одоо энэ хүнд байдалтай байгаа учраас тэмцэж байгаа шүү дээ. Зүгээр сайхан амьдрал нь хүрэлцээтэй байсан бол хүмүүс ингэж одоо бас чагсаал цуглаан хийж ядраад суухгүй шүү дээ. Тийм учраас энэ одоо тулгамдж байгаа асуудлуудыг бид нар хууль эрх зүйн хувьд хамгаалъя л гэдэг ийм байр суурийг одоо хийгээд явж байгаа би бол. За тэгээд ямар тач бодит алхам бол ингээд хууль эрх зүйн орчныг боловсруулах болох тал дээр ажиллаж байгаа юм байна. За төрийн ордны гадаа чагсаж дуурах өөр парламент дотор ороод улсын хурлын гишүүн болоод дуурах хууль тогтоох байгууллагад ажил хоёр одоо тэнгэр газар хоёр шиг өөр шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо 10 орчим хоног цалингаа нэмэгдүүлээ гэдэг ажил хаялт зарлаад байж байгаа багш нар улсын хурлын гишүүн мөнх туяа бидний төлөө ямар нэгэн байдлаар дуурсангүй гэж хэлвэл та тэднэрт юу гэж хэлэх вэ? За ер нь миний хувьд бол яг завсраггүй 8 жил дуурч яваа. Дуураагүй гэдэг үг хэлэх багш байхгүй байна. Яагаад тэгэхээр энэ ордонд одоо ингээд парламент их хурлын чуулган дээр байнгын хороодын чуулган одоо хурал дээр
би ерөөсөө яг л энэ сэдвэл ярьдаг. Өөр сэдврүү ер нь хальж ордоггүй. Одоо бол сүүлийн үед би бас эмч багш нар ахмадуудаа бас ярьж байгаа давхар. Энд чи одоо ганцхан би багш нарын төлөөлөл гэхээс илүү Монголын ард түмний төлөөлөл гэж суусан шүү дээ. Тийм учраас эмч багш нар ахмадууд эднэрийнхээ одоо цалин тэтгэврийг нэмэх одоо зайлшгүй шаардлага байна. Тийм учраас Монголын төр дөрвтэй алхам хийгээч. Бодлогоо бас зөв тодорхойлооч. 5-10%-аар аргацааж явсны чинь одоо лаг ард түмэн үрж байна гэдгийг бол би чуулган дээр жилж байгаа. Ер нь бол дуурч байгаа. Багш нар цалингаа 3.5 сая орчим төгрөг төргийгээд байна шүү дээ. Энэ хэмжээний цалингаар ер нь болох боломжтой гэж үзэж байна уу та? За яг сая 400 мянган төгрөг авдаг багш нар маань бол одоо ингээл өрнөөс өрний хооронд л амьдарч байгаа л та. Тэгээ 3 сая 500 болчих юм бол ер нь бол $1000 гэсэн үг л дээ. Одоо доллар 3600 байна. Тэгэхээр энэ багш нар маань ядаж нэг өвл зээлээ дараад ард нь хэдэн төгрөгтэй үлднэ л гэж тооцож байгаа юм билээ манай багш нар өөрсдөө. Тэгээ ер нь бол багш нарын нийгмийн асуудлыг Монголын төр одоо яг зоригтой шийдэх хэрэгтэй. 2026 оныг Монгол Улсын засгийн газраас боловсролыг дэмжих жилгээ зарлалцсан. Тэгээ одоо 26 онд боловсролын салбарыг дэмжих жилгээ зарласан хэдий ч өнөөдөр одоо яг боловсролын салбар дээр бодиттой тийм багш нарын нийгмийн асуудал дээр тавьсан ийм цалин хөлс бол нэмэгдэл бол байхгүй ийм 26 оны төсөв орж ирсэн. Миний хувьд бол 24 онд одоо ингээд их хурлын гишүүн болсон цагаасаа энэ асуудлаа бол маш их хүндчихсэн. Энэ бол одоо миний хэлжсэн өгнүүд байгаа парламентын одоо энэ дээр байж байгаа шүү. Тэг хүчгүүдэд байна таны доо. Тэгээ одоо ингээд ганцаараа ингээд дуурайд яваад байна. Гэхдээ яг бас нэг манай бум очир гишүүн те Монгол Ардын намаас сонгогдсон бум очир гишүүн бас дуурч байна. Уг нь таа ч гэхдээ би дагч биш ардчсан нам юм шүү. Тэгээ манай ардчсан намынхан бол энэ миний энэ яг хуулийн дээр бол нэлээд сайн дэмжиж байгаа. Тэгээд ардчсан намын 42 гишүүн дэмжиж байна. Дээрээс нь би бас намын төлөөллүүдээс гарын үсгийн дэмжүүлээд авцсан. Ингээд 42 гишүүний хамт өргөн барьсан хуулаа. Тэгээ хууль одоо ингээд хэрэгжээд эхлэхээр багш нарын цалин хөлс бол мэдээж нэмэгдэнэ. Тэгээ цалингаа би дотоодын нийт бүтээгдэхүүний 7, төсвийн нийт зардлын 20% боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлсийг одоо ийм байдал төвшөнд авчираач гэж. Одоо бол боловсролын салбарын төсвийн одоо юу болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3%-тай төсвийн нийт зардлынхаа 13%-ийг л эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол 20% энэ 20 гэдэг тоо хаанаас гарсан бэ гэхээр 2015 онд дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт Солонгосын Инчхон хотод болоод за энд Монгол Улсын засгийн газар бас боловсролын салбарынхаа өмнө үүрэг хүлээж тэнд гарын үсэг зурж нэгдсэн баггүй юу. Энэ дээр бүх одоо 160 орны боловсролын сайд нар боловсролын салбарын төсвийг одоо тухайн улсынхаа зардлын төсвийн зардлынхаа 20% дотоодын нийт бүтээгдэхүүний 7% түргэнэ гэсэн ийм амлалт авч ирсэн байлээ. Тэгээд өнөөдөр 25 он гэхэд 10 жил өнгөрчөөд хахад манайх энийг хийгээгүй 30 онд гэрээгээд өгнөх юм. Тэгэхээр энэ дээр би бас ойртуулж одоо нөгөө хуулийнхаа төсөлд оруулсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7 гээд төсвийн зардлын 20 гээд энэ ингээд ороод ирэх юм бол 2027 онд одоо манай боловсролын салбарын төсөв нь ерөнхийдөө 2.80-аар нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө төсвийн зардлын 20% гэхээр 28 онд бас 2.80-аар нэмэгдээд ингээд нөгөө $1000 маань автоматар орж ирж байгаа. Ярих сайхан байна л да. Боломжтой юу? Хууль нь улсын хурлын босхийг давж чадахгүй болоо та юу гэж харж байна? Ер нь бол би ингэж бодож байгаа. За боловсрол тэргүүлэх салбар гэд манайхан тунхаглаад явдаг. Боловсролын хуулийн дээрээ ч Монгол улсын одоо тэргүүлэх салбар юм аа гэд байж байгаа шүү. Тэгвэл тэргүүлэх салбарын багш нар өнөөдөр одоо улсын дундад цалингаас сая гаруй төгрөгөөр доор авч байгаа байхгүй юу? Улсын дундад 2 сая 800 900 гэдээ яриад шүү дээ. Статистикаас гаргасан мэдээлэлээр. Тэгэхээр боловсролын салбарын багш нарын цалинг одоо ийм төвшөнд хүргэх үүргийг бид нар хүлээсэн шүү дээ. Олон улс одоо тэр 160 гаруй боловсролын сайд нар. Тэгээ 30 онд гэрээгээ дүгнэх гэж хахад бид нар юу хэлээ суух вэ гэж би асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ орон зайг манайхаа өөрсдөө олж гаргах хэрэгтэй. Бид нар болохгүй гэвэл бүх юм болохгүй болно гэд явал болгох ийм сэтгэл байвал боломж байгаа гэдгийг бол би бас нэлээ ярьж байгаа. Монгол Улсын засгийн газраас энэ цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгтэй холбоотой асуудал дээр аягүй их зовлон тоочж штэ. 800 тэрбум төгрөг шаардлагатай болж байна гин 15-аас 20%-аар л нэмэгдүүлэх боломж байна гэж тий. Одоо бол бас энэ улс төрийн орчин нэлээд халуухан байна. Хэрвээ та одоо энэ танаа нам ардчилсан нам багш нарын эрх ашигт хашилсан ямарваа нэгэн шийдвэр гаргавал та эсрэг үзэл үзүүлж чадах уу?
Чадна. Би бол одоо ер нь энэ салбарын багш нарын дуу хоолой гэж орж ирчээд одоо намын юунд баригдаад багш нарынхаа эсрэг би нөгөө конопотож чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр бол энэ дээр бол надад бол зориг байгаа. Тийм. Ямар ч тач хуулийн төсөл санаачлаад явж байгаа нь багтахгүй шүү дээ. За та бол улсын хурлын гишүүн болоод баггүй хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр яг зөв өнөөдрийг хүртэл энэ улсын хурлд орсны дараа хамгийн ихээр өөрчилсөн зүйл танд өөрчлөгдсөн зүйл юу вэ? Таны үзэл бодол ч гэдэг юм уу? Тань руу чиглэсэн эсвэл олон нийтийн хандлага ч гэдэг юм уу тий. За нөгөө жирийн явж гудамжинд одоо тэнцэгч багш гэд явж исэн 7 жил өнгөрсөн. За тэгээд 8 дахь жил дээрээ би ингээд их хурлын гишүүн болсон. За тэгээд шинэ гишүүний хувьд бол сурах юм их байсан. Ер нь бол өөрийн хувь хүн дээр бол өөрчлөлт бол гарч байгаа. Маш их хууль судалж уншиж байна. Ялангуяа би бол эхний нэг жилдээ бол энэ боловсролын салбарын хууль эрх зүйн орчин дээр их төвлөрч ажилласан. Хамгийн чухал юм бол энэ багш нарын нийгмийн асуудалтай холбоотой хуулиа бас ингээд өргөн бариад өөрчлөлтийг гаргах нь чухал шүү дээ. Тэрнээс би худал попрод юм яриад яваад иж болно. Хамгийн гол нь ажил хийх нь чухлаа гэдгийг нэгдүгээр тавьсан. За гаднаас ирж байгаа дайралтууд ийм гүтгэлгүүд харлуулт бол угаасаа явдаг. Тэгээд ер нь улс төрч хүн гүтгүүлж чадахгүй бол улс төрч хийх хэрэггүй гэдэг ингээд бас ам дамжсан яриа байдаг. Тэгээд одоо яг гүтгэлэг дайралт ирлээ гэхэд нөгөө тэд нар өөрсдөө ийм худлаа мэдээлэл учраас замхраад нөгөө хөөс шиг эхлээд амар хөөсөрч явж байгаад за энэ үгүй юм биш үү? Одоо 4 хүүхдийн байрлал өөрчлөсөн, өөрчин гээл явсан. Гэтэл би өөрөө 4 хүүхдэд ингээд хандив цуглуулад багш нарынхаа дунд ингээд явж байгаа одоо орон сууцтай болгоод өгсөн чинь л 4 хүүхдийн байрлал өөрчлөсөн гээл нэг хэсэг явсан. Тэр хүүхдүүд байрандаа л байгаа. Дараа нь хуурамч дипломтой гээл явсан. Тэгээ би дэлгөөнөтэй ярилцлага өгөхдөө бас стратеги нэвтрүүлэгт орохдоо дипломаа бүр ингээд бодтоор нь харуулад тэгээ ангийн багш маань доор нь бичээд бити юм ухаан хүн гүтгэж хуурч байгаад гээд ямгуул хүмүүс хөөрхий үгүй биш дээ эн чинь ингээд нөгөө үнэн гэдэг бол ерөөсөө цаг хугацаатай. Худал уулд авахд үнэн араас нь гутлаа үдээд гардгаа гэдэг шиг худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг би бол нөгөө үннээрээ явсан учраас хүнээс айдаггүй зоригтой үгээ хэлдэг. Хэн нэгэн одоо намын бүлэглэл практикт байдгүй учраас бас үгээ зоригтой хэлдэг. Зүгээр л нэг юм ихчлөөтэй зүгээр яг нэг хийх гэснээр хийх гээл явж байгаа зарж байгаа жирийн нэг гişүн. Та тэгтээ гүтгэлэгт хэрэг эмзэг байна. Ер нь бол гүтгэлдээ тань руу ингээд нэг иргэдийн хандлага нэг жоохон эвгүй очихоор та нэг нийгмийн сүлжээгээр лайвдж байгаа л үзэл бодлоо нэлийн ширүүхэн илэрхийлээд байдаг нь зарим талаараа хүмүүсийн их дургуутслыг хүргээд байдаг шүү дээ. Яагаад гэвэл та улсын хурлын гишүүн. За би бас нэг ийм өөр үзэл бодолтой. Их хурлын гишүүн гэхээр тэнгэрийн амьтан биш. Бид нар зүгээр л эгэлж ирийн иргэдийн төлөөлөл واخгүй юу. Одоо нөгөө дээр үесээ дарга сайд нарыг ингээд бурхан мэд шүтцсэн. Тэгж хэрэггүй зүгээр гоё энгийн бай хідүүлээ. Би тэгж л хэлэх дуртай. Би ч хүн таа ч хүн бүгдээрээ л хүн. Дарга их стэйц гэж ярих ер нь дургу. Би бол ямар ч хүнтэй ингээл айгүй гоё харьцдаг. Их хурлын гишүүн гэхээр яах юм? Дуурахгүй, тэгэл хүнтэй харьцахгүй, ийм байж болохгүй. Тэгэхээр бид иргэдийнхээ дунд байх хэрэгтэй. Иргэдтэйгээ бүр ойр тэдний амьдралыг судалж яг мэдэрчээж энэ бодлогыг гарганаа. Тэрнээс энэ дээгүүр хөөсөрсөн хууль эзэндээ хүрээгүй. Үнэхээр харамсалтай. Зөндөө хууль гардаг ш. Тэгээд тэр хуулиуд нь хэрэгждэггүй. Тэгээд тэр хууль бас иргэдэд нөгөө жигд биш байна. Их стэйцэд нэг өөр үйлчлдэг те. Одоо нэг дарга үндсэн хуулийн цэцэд хандахаар 2-3 хоногийн дотор тэр шийдвэр нь гарч байгаа жишээ нь жирийн иргэн одоо очиод үндсэн хуулийн цэцэд өгөхөд 3 сар болцсон. Одоо манай нэг гомдол явж ил байна. Тэгээ багш нар над гомдож шít. Багшаа ийм байдгийм үү гэд. Тэгэхээр энэ хууль хүн бүртийг шүүлчлэмэр ш. Та нэлийн бичиг цаасандаа нэлийн дарагдсан завгүй ах шүү. Гэхдээ та тэр жагсаж байгаа багш нар дээр очиж уулзах уу? За жагсаж байгаа багш нараа бол дэмжин штэ мэдээж. Гэхдээ миний нөгөө дэмжихгүй байгаа нэг шалтгаан байгаа. Би тэрийг шууд хэлье. Монгол Ардын намын одоо энэ зодооны дундуур эмч багш нарыг ашиглахаа болол гэж хэлмээр байна. Тийм юм надад бас ажиглагдаад байгаа юм. Тэгээд тэгвэл өмнө яагаад тэмцэхгүй тэр сая төгрөг 500 мянга байхад яагаад тэмцэхгүй зүгээр сууж яснаа гинт энэ ардын намын зодоон гарч ирэнгүүт багш нарыг талцуулаад ийм юм гаргаад байгаа юм бэ. Тэмцэж байгаа багш нарын манд буруу биш ээ. Дээрээс энэ Монголын үйлдвэрчний эвлийн холбоо төрхөрлөлт хийгээд байгаа юм болов гэсэн харгалт надад байна. Тийм учраас би улс төрийн зодоонд багш нарыг битээ ашиглая гэж хэлж байгаа.
Тэмцэх нь зөв. Гэхдээ энэ цаг үед ингэж муухай зодооны бороохой эмч багш нарыг битгий болгооч гэж би хэлж байгаа. Яг үнэндээ. Тэгвэл яг над шиг ингээд 7 жил тэмцэж явхад минь 3 сая 500 болгочихгүй яасан юм бэ гэдэг асуулт надад бас байна. Гэхдээ энэ цаг хугацаанд дээр дөрөөлөд бас нэг асуудлаа шийдчих юм. Магадгүй тайван цагтай байвал багш эмчнэрийн цалин өслийн асуудлыг тэртээ тэргүй бас айхтар тоохгүй орхитуулах вэ гэсэн нэг тийм бас тиймч байж болно. Гэхдээ яг юм хоёр талтай тийм сайн муу хоёр талтай зодооныг ашиглаад цалин нэмэгдүү сайн. Гэхдээ ингээд нэмэхгүй ингээд хөөсрүүлж жагаад багш нар хохирох үед цалингүй болчих үед гэж надад бас тийм эргэлзээ байгаа байхгүй юу. Тэрнээс би багш нарынхаа төлөө дуурдаг хүн 3 сая 500 болохгүй гэж би бол хэлэхгүй шүү дээ. Угаасаа сайн, маш сайн. Гэхдээ энэ зодоон дээр багш нарыг ингэж эмч нарыг гаргаж ирчээд тэгээ 3 сая 500 болохгүй 10% гэвэл өстой утгагүй үстэй. Тэрнээс л би сэргийлж байгаа.